Тэгээд дуу хурааж ингэж ингээд бие барихгүйгээр аль болох нээлттэйгээр өөрийгөө уудлаарай. Мөн бас сүртэй хүлээлт юм бас битгий тавиарай. Бид нэр энэ өхөн болгоны туулал харилцан адилгүй болохоор зарим хүн дээр их айхтар олон цагаар олон зүйл дамжуулагддаг бол заримд нь заавал тэг шаардлагагүй байдаг тий. За одоо та ярьж болно. Таны зүгээс гарах байгаа мэдрэмж дуу хоолой юу? Би одоо бас ингээл нэг мэдрэмжээ дагаад ч юм уу тэр өдөр ягаад ч юм тодорхой яг харж байгаагүй мөрчлөө тэр өдөр яг стори хараад л шууд холбогдсон. Тэгээд ямар нэгэн зүйлийн учир шалтгаан тайлбарлах юм болов тэгээд холбогдсон юм болов гэсэн мэдрэмжийг өөрөө авсан. Тэгээд ямар нэгэн зүйл учиртай болоод холбогдож байгаа гэж бас бодож байна. За өөрийнхөө талаар танилцуулах гэхээс илүүтэйгээр та өөрийнхөө дотор мэдрэмж уудлал танд одоо ямар мэдрэмж төрж байна? Зүрх чинь дэлсээ догдолж байна уу? Эсвэл тайван амгалан байна уу? Талархаж байна уу? Энэ талаар тайван амгалан сайхан байна. Тэгээд мэдрэмжээр холбогдсон болооч тэр одоо зүгээр л яриа өрнүүлээд танаас сайхан зүйлсүүдийг сонсъё. Миний бас мэдлэг мэрэгэн ухаанд хэрэгтэй юм болов уу гэсэн бас бодолтой байна би. За ойлголоо. Хойлогоо энгийн яриё. Тэ ясархоод яагаад яах гоё энгийн л юу. Тэ сайхан энгийн яриё хойл. Сайхан энгийн. Ер нь тэгээд юу л юм бэ лээ. Одоо би ингээд анзаараад тахнаа. Энэ хүний дотор байдаг сэтгэлгээч эрхтэн сэтгэлгээч одоо орон зай сав шим ертөнц өөрөө их тийм эмзэг, нандин маш юм торгон уялдсан мэдрэмжэн дээр тогтдог юм болов уу гэж надад анзаарчихсан. Тэгэхээр би тань түрүүн хэлсэн хоёлоогийн хийгээд байгаа ярилцаад байгаа энэ дамжуулаад байгаа энэ зүйл нэг талаасаа энэ сэтгэл гээч эрхтнийг ангаагаад байгаа уудлаад эмчлээд байгаа хэлбэрээ гэж хэлж ирсэн тий. Тэгвэл нөгөө талаасаа таны зүгээс хувь хүн таны зүгээс маш гоё тийм чөлөөтэй байгаад энэ айхтар нарийн торгон мэдрэмжийг дотроосоо зүгээр л ингээд уудлаад гаргаад ах юм бол нөгөө талдаа надаар маш хурдан одоо гарах ёстой юм дамжуулагдаад маш хурдан та ангаа чөлөөлтөд авдаг байгаа. За ойлголоо. Одоо ингээд хоёулаа холбогдсон ч юм уу тийм ээ одоо холбогдсон ч юм уу ч яах вэ? Тэгэхээр би бас бодоод байна. Танд миний талаар ямар нэгэн зүйл мэдрэгдэж байгаа зүйл байгаа юм болов уу? Намайг нэг их мэдэх хүн юм шиг санагдаад ах юм. Мам. Миний талаар нөгөө айгүй мэдрэмж одоо та ийм тийм гэдэл нэг ярих юм шиг надад яг нэг тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Мам. Намайг одоо тэгээд яг энэ удаагийн уулзалтаараа болохоор намайг яг нэг ингэж хэлэх байх та би яг өөрийнхөө бодож исэн шиг одоо мөн байна уу гэдэг ч юм яг тэр зүйлийг сонсох гэж байгаа юм шиг надад яг тэр мэдрэмж төрөөд ах юм. Зөв. За энэ дээр би хариулт өгье. Миний хувьд гэвэл тэр үздэг хардаг бөө лам удган зайран мэрэг төлөв тавьдаг хүн октоосо биш. Түрүүн танд хэлсэн хомсор оюун санаагаараа өөрийнхөө юутай холбогдоод тэгээд үүнд орж ирж байгаа дамжуулагдтайгаа зүйлийг дамжуулдгаа гэж хэлж ирсэн. Тэгвэл холбогдож байгаа, уулзж байгаа, очирж байгаа энэ хүмүүсийн маань мэдээлэл 2-3 хоногийн өмнөөс 2-3 цагийн өмнөөс орж ирдэг. Мэдээжин хэрэг орж ирдэг. Тэгээд түүнийг нь анзаараад энэ хүний дотор нэг ийм юм өрнөд байгаа юм байна. Өнөөдөр энэ талаар нэг юм ярилцах, дамжуулах хийгдэх юм шиг байна. Ухаарлал нь эндээ байж магадгүй юм байна гэд би өөртөө анализ хийгээд тэгээд яг цэвэр ингээд холбогдоо суухад миний оюун санаа ухаанаар үл одоо хэмжигдэх тэр одоо дээд эрчимээр ингээд дамжуулах ёстой зүйлийг дамжуулаад хэлээд ухааруулаад таниулаад явдаг байгаа.
За тэгвэл таны та битэрийн хувьд бол мэдээж хэрэг юунод орж ирсэн. Тэрийг би танд хуваалцах одоо. Гэхдээ айхтар сүртэй юм байхгүй шүү. Битгий хүлээгээрээ. Бусад дамжуулалт юуг одоо хүмүүсийг ч гэдэг юм уу анзаараад ингээд тантай харьцуулахад таних маш тийм одоо юу байсан? Хөнгөн байсан гэх юм уу? Амар юм бухширтлаа идээлээд багширтлаа баригдсан тийм одоо тэг гомдол цөхрөлч гэдэг юм эсвэл тийм одоо энергийн шахаа тийм юм хом арцсангуу баг надад санагдсан мэдрэгдсэн. Тэгээд түрүүн машин энэ барай явж байхад л зүгээр анзаарагдаад байсан. Тэгээд энэ нь юутай холбоотой яагаад юм болох байгаа юм болоо гэд анзаараа зүгээр багхаа ингээд чимээлсэн чинь таны өөрийн нөгөө ухамсар оюун санааны хөвгөлтэй орон ертөнц амьдралыг таньж мэдсэн тэр туулал туршлагатай холбоотой юм байна л да. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны одоо төгссөн элдв хангаан сургууль ихтэйд боловсрал амьдралдаа одоо энэ насны амьдралдаа туулсан энэ ухаарл юунаас үл хамааран таны өөрийн одоо оюун санаа ухамсарын өгөгдөл тийм л одоо юмыг айгуу цэврээр тунгалгаар харж чаддаг байх нь л дээ. Хин нэг дүр эсгээд энэ хин нэг худал хуурмаг байгаад энэ энэний цаана нь одоо ямар мессеж ямар баг байгаад энэ аль одоо юунаас одоо энэ нь үүдэлтэй одоо жишээлх юм бол улс төрөөр ярих юм бол аль намын явуулга байж гэдэг юм уу тийм зүйлийг ингээд айгүй нэг юм хөнгөн өөрөөрөө нэг юм тунгаагаад харцдаг. Цэвэр одоо ухаантай тунгалаг ухаантай гэх юм уу? Ухааны шүүлтүртэй гэх юм уу? Тийм байнуудаа гэж надад анзаарагдсан. Энэ таны одоогийн олж авсан одоо боловсрал юунаас үл хамааран таны дотор мэдлэг мэдрэмж юм. За ойлголоо гэд. Тэгээд л ингээл анзаараад би чинь нэг сүртэй яадг юм уу ухтг юм уу зүгээр ингээ анзаараад ажиглаад би уг нь гэртээ 2 цагийн өмнө 6 болж явахд ирсэн. Тэгээд гэрлүүгөө орох гэсэн чинь гадаа хүүхдүүдийн зүгээр л ингээ тоглож байгаа тэр ингээ нэлх хүүхдээ өвөр дээр барьсан ээжийг энд нэг 2 нусаа гоожсэн 2 батсан бөмбөгөө булаацалдж байгаа тэнд том хүүхдүүдийн 2 тал болоод хуваагдсан байгаа ч гэдэг юм уу зүгээр л ингээл хүмүүсийг ажаал ингээ сухад нэг цаанаасаа нэг гоё юм одоо цагаа мэдрээд хүн болгоноос гоё эерэг хайрыг нь олж хараад байсан хүүхэд болгоноос их гоё байсан. Энэ нь бусад хүмүүсийн орж ирж байгаа мэдрэмжтэй харьцуулахад тийм гоё таних тийм одоо өндөр төвшнийх байсан гэх юм уу. Одоо сая та таниад ийн хүмүүсийн дотроос сайхныг нь олж хараад ийн дандаа эергийг дандаа гоёыг нь тэнд байсан нэг юм бондгор хүүхэд байсан. Бүр хичнээн хайр хүргэсэн. Ийм айгүй том биетэй 100 гаруй килограмм жинтэй байсан ч гэсэндээ нарийнхан төрөвтэй пүүз дээшээ шууцсан өмд хоёрын завсраар цохууж байгаа зүрхэн илбэртэй ягаан оомсыг хараад би бүр амар ингээ хайр хүрээд л. Тэгээд зүрхтэй ингээл хайр хүрээл зүгээр л ингээл одоо цагаар байсан тий. Энэ болохоор миний бодлоор яг таны өөрийн л ухаарал таны өөрийн л энэ дотор сэтгэлийн тань тойл болов гэж надад анзаарчихсан. Энэ нэстэ одоо ингээ хэлэхэд одоо өөрийгөө дүгнэн гэж ярих юм да. Ер нь чиний харсан саяны чамд мэдрэгцэн байдал ер нь үнэ. Яг л тийм мэдрэмжтэй, аз жаргалтай, баяр баясгалантай дандаа сайхан зүйлийг олж харна, хүмүүсийг их хайрладаг. Дэндүү хайраар хайрладаг, зүрх дүүрэн хайртай. Тэгээд тэр зүйл нь мэдрэгцэн юм байна. Тийм байна. Тэгээд сүүл би нэг пост оруулсан байгаа. Холбогдохоос 10-аад минут юм. Хэрвээ та уншсан бол тэр бас л нэг мессеж тантайч холбоотой та бүхэн энэ яриатай холбоотой дамжуулалттай холбоотой юм яваад ах шиг санагдсан. Магадгүй яг пост халж хараагүй. За яг та дараа нь болоод уншиж байгаа. Харна. Тий. Тэгнэ. Ерөнхийдөө постын гол үндсэн агуулга санаа нь бусдыг буруутгахаас илүү та өөрийнхөө дотгошоонгийн өөрийн чин дотор бүх зүйл байна гэдэг хамгийн том одоо мессеж яваад байсан. Тийм та тэрийг унших юм бол танд хэрэгтэй ухаарл юу нэ төлхөөрүүд нь явж байгаа байхаа.
Та давчхандаа ийм байна. Хоёлоо жигтэйхэн л эерэг одоо сайн сайхны туйлал юм яриадахлаа. Гэтэл хүн гэдэг амьтан чинь төгс биш шүү дээ. Таач бич тэр мондог игээрсэн байлаа ч гэсэндээ өнгөрсөн түүхийг ажаад үзэх юм бол алдаа оноо бүгд л байгаа. Тий. Тэгэхээр одоо хоёлаа сайхан ухнаа. Алдаа оноотой нөгөө зовлон дундаасаа боссон үе би хэцүү үе байсан, ухаар сэхэрэггүй, бодоогүй, сэтгээггүй үе байсан. Тэгээд энэ болгонд хиндэж алдаа өгөөгүй амьдралын зам юм гээд тэр утгад нь үлдээгээд буцаад илүү одоо ухамсартай болд юм байна. Илүү зүйлийг мэдэрдэг юм байна. Миний өөрийн одоо юунаас одоо амьдралын туршлагаас одоо бодит байдал нь яг юм байгаа. Тэгээд саний байдлууд ер нь танд мэдгдсэн байдал чинь яг 100%, 1000% үнэн. Тийм нэг хүн байгаа юм. Тэгээд ямар ч гэсэн холбогдох ёстой юм шиг санагдаад шууд бичсэн шүү дээ. Би бүр хоол хийж байхдаа нэг уцаараа хальт хардсан шүү. Тэгсэн чинь яг сторинийхэн дээр чинь тэгж гараал. Тэгэл түрүү явжсэн чинь манай нэг таньдаг ар хангаа нэг таньдаг ах байдаг байхгүй юу? За. Тэрнтэй айгүй адилхан дуу хоолойны ямар адилхан хамаатан юм болов гэсэн юм шиг бас бодоол. Тэгингээ нөгөө юугаа подкаста багхан үзээд тэгэл тэгжэл гэртээ ирсэн. Ахаа танаас мэдрэгдсэн нэг гоё энерги байгаа юм байна. Таныг ингээд бичхийн төдийд одоо ингээд ер нь хүн ингээд надтай холбогдохын төдийд л тодорхой хэмжээнд энергийн юу н орж ирдэг байхгүй юу? Бүх зүйлийн цаана угаасаа энерги байгаа болохоор. Тэгэнгүүт яг танаас мэдрэгдэж байгаа одоо жишээ нь түрүүн 8 цаг 3 минутанд та орой минь гэл ороод ирж байгаа байхгүй юу те? Тэгэл яг тэр энерги нь аюу гоё нэг юм. Яг л түрүүний нөгөө хэлсэн зүйлүүд ийм хүнд биш юмыг нэг ингээл хүндрүүлээл тусгаал гомдоо шаналал буруутгаал зовоод идэх аюу гоё хөнгөн мэдрэмж. Эерэг хөнгөн зөөлөн мэдрэмж орж ирж байгаа. Тэгээд зөөлөн хөнгөн цагаан болохоор аюу гоё юм хайр хүрмээр хайрламар санагдаж байгаа байхгүй миний хувьд цаанаасаа их гоё мэдрэмж. Тэгээ би тань руу зөрүүлээд та ямар гоё юм бэ ингээ холбогдохын төдийд аюу гоё юм эерэг хөнгөн мэдрэмж зүгээр ингээд оч хайчаал явчих юм. Оч хайчаал ингээд гарчих юм ингээд хэлчихсэн. Тэгээд та нөгөө 9:30-аас ахтайгаа гадаад байгаа хүн толбогдно энэ төрөө гэдэг хэрнээ за гэд. Тэгээд ер нь манай нэг ах байдаг. Танаас тийм энерги ингээд ажилдаа үйч гэсэн гэл. Яг ямар ч гэсэн холбогдох хэвээр хүнтэйгээ холбогч. Манай ах нөгөө Америкт байдаг байхгүй юу? Тэгээд грин карт март нөгөө наашаа цаашаа гэсэн юм аваа бүтэмжтэй. Тэгээд надад яагаад би нөө гэсэнгүй за гэж тэгчлээ. Тэгээд бас санаа зовоод 9:30-д холбогдно гэж цагаа авч уулзч ийгээ санаад бас жоохон тэгснэ. За тэгээд яг тэр хугацаанд тааруулаа битэр сайхан хатаач ярьчих юм байна гээл бодоол сая гадаа халуутсан гадаа айгүй халуун биш үү? Тэгээд хүүтэ өмс явцдаг жилгүй ард нойр үрсэн гэсэн чихвчээ зүүж аваад подкастаа бүр заавал сонсомоор санагдаад тэгэд нэг гээд хайж агаад хамгийн нэгдүгээр ихийн сонсоол яг дунд тавьд нь хүрсэндээ тэгээд яг гэрт ирж таарсаа. Тэгээд цагаа харчаад за 8 цагт хоёлаа холбогдноо гэл. За одоо хоёлаа жоохон төвлөрч байгаад яг үндсэн одоо юу руугаарыг та таны одоо мэдээж дотор мэдрэмж сүнс тань юу ямар сэжүүрээр яагаад холбогдсон юм бол юу мэдхийг юу таних хүссэн юм бол магадгүй зөрүүлээд юу өгөхийг хүссэн юм бол гэдэг тал дээр хоёлоо яриагаа жоохон гүнзгийрүүлээд анхаарлаа өшөө илүүддэг шон төвлөрүүлээ. Юм болгон учиртай гэж та түрүүнээс хойш нэлээд хэдэн удаа давтлаа. Бийж бас энэн дээр туйлын үнэмшээд байгаа. Бат итгэж байгаа сүүлийн үед. Итгэхгүй байхын жаргагүй байгаа. Тэгэхээр хоёулаагийн холбогдсон шалтгаан нь дан ганц
хоёр хүний хувьд биш цааваараа хорвоо ертөнц эрчим энергийн хувьд юу болоод байгаа юм бол за тэрийг хоёлоо нэг чимээлээд байгаа. За би танаас орж ирж байгаа мэдрэмжийг хуваалцъя. Айгүй хөөрхөн. Магадгүй та одоо сандал дээр суусан байна уу? Ширээ мөрөн дээр суусан байна уу? Тэгээд айгүй хөөрх яг энэ байрлалаар ингээд суучихсан. Тэгээ ингээд томото гих чинь ингээд суугаад хөлөө ингээд нэг доороо шагаагаараа ингээд нэг юм кроссолцсон юм шиг заяа. Зүгээр энэ гэхдээ зав зөв бүрэн хамаагүй шүү. Зүгээр л би танд хуваалцаж байгаа. Тэгээд яг юу мэд гэдэг. За яг юу авах гээд байгаа ингээд анзаараад мэдрэхээр юм авах нэг юм шаардлагагүй зүгээр л нэг юм гоё тайван тухтай гоё байна. Тэгээ ингээд таны одоо тархинд бодол оюун дотор ямар асуулт эргэлдээл яагаад таныг зовоогоод ямар учиртай юм бол гэх ингээд хальт ингээ анзаархлаар нэг тэгж ингээл одоо бидэртэй нэг тэгж сүртэй түүртэй байгаа асуудал юм гэхээр юм байхгүй. Энэ одоо амьдрал хорвоо ертөнцтэй холбоотой. Тэгээд одоо ингээ хоёулыг холбогдож байгаа хувьд бол таны яг одоо энэ сүнсэн бие гэхүү таны дотор төлөвтэй зүгээр л гоё байна. Зүгээр л нэг юм инээд алдаа сууж идэг штэ гэл. Надад тэгж орж ирж байна. Би инглээ. Би нэг яг тэгээд байгаа нүн би угаасаа яг тийм л. Тэгээд нэг юм нэг жоохон нэг энергийн талдаа нэг газар руу яваад ирлээ л дээ гадагшаа. Тэгээд яг Монголд ирсний дараагаар миний ингээд толгой хэсэг шүү дээ. Толгой хэсэгтээ бүр ингээд нэг юм хүн ингээд толгой барьдэн шүү дээ. Дөрвөн талаас ингээд барьчаад ингээд дээрээс ингээд дардсан шүү дээ. Ингээд даралт өгöd. Тэгсэн юм шиг нэг 7-10 хонлоо. За. Тэгээд бүр ингээд ямар нэгэн учир шалтгаан өвчин зовлон байхгүй. Тэгсэн мэт ингээд тархинд дөрвөн талаас ингээд бариад тэгээд дээрээс бүр ингээд тарих ингээд дарж байгаа юм шиг дарагдаад. Тэгээд учиргүй нэг 41-40 мөч хүртэл халуурав. Тэгээд би чи хоолоо хонгоо өгдөөгүй байсан. Тэгээд тэрнээс хойш бүр ингээд одоо юу гэдэм бэ? Бүр ингээд ад жаргалтай нэг сонин бүр илүү баяр ёслолтой юм шиг. Одоо нөгөөс яг ингээд бодоод санаад ингээд нөгөө бүх зүйл бүтээд яг нэг тиймэрхүү процесстай яваад байгаа. Тэр нь болохоор нөгөө юу байсан би Бали явж ирсэн байхгүй юу? Оо за. Тэгээ Бали явж ирээд Бали ингээ гадуур явгод нөгөө айлуудын гадар чи ингээл янз янзын бурхнууд байдаг. Тэгэл ер нь нэг би сая энэ зон очсон. Тийм. Би энэ зон Балид очсон. Би яасан шүү дээ. Саяхан сарын өмнө яваад ирсэн шүү дээ. Би болохоор энэ зон Балид бас ийм дамжуулалт үйлтэй холбоотой явсан. Тэгээ нэг 7-10 хоног толгой сонио оргоод тэгээ дээрээс дараад л тэгэл ингээд дөрвөн талаас ингээд хавчаа дээр нь ингээд нэг хүн тоосох тавьсан юм шиг. Тэгээ хүчтэй нэг сайхан халуурж авлаа. Тэгээ тэрнээс хойш ингээд сайхан байжлаа. Тэгээ тэр одоо юуны учир шалтгаан байсан юм бол бас тэрийг өөрөө ч бас мэдэрсэн ч юм уу, бүрэн ойлгосон ч юм уу, ойлгоогүй ч юм. Тийм л байгаад байх юм. За би гээд саналаа. Тэрийг одоо асуумар санагдаад тэр танаас зөрүүлээд асууя. За. Таны бодлоор энэ дөрвөн талаас чи ингээд дараа хавчаа шахаад байгаа тэр мэдрэмж тэр энергийн одоо юу гэдгийг шахаа гэх юм. Тэр зүйл эерэг талдаа гэж бодож байна уу? Сөрөг талдаа гэж бодож байна уу? Би хоёр талаар бодсон. Нэг бодлын эерэг ч юм шиг. Нөгөө бодлын одоо сөрөг ч юм шиг. Айгу санаа. За, сөрөг нь юу юм? Эерэг нь юу юм? За, дэлгэрүүлээд ойлгох юм л да. Эерэг нь болохоор одоо эрчим энергийг дэндүү сайн хүлээж авсан ингээд нэг ямар нэг зүйлтэй холбогдсон юм шиг. Гэхдээ яг юугаа гэхээр мэдэхгүй. Ингээд толгой нөгөө ингээд сайн ажиллахгүй байдаг шүү дээ. Яг яагаад байгаа юм болоо гэдгийг мэдэхгүй. Нөгөө сөрөг тал нь болохоор ингээд
хамаг юм ингээ бариад авчихсан. Энийг тавихгүй гэдэг шиг. Тэгээд тийм нэг хүнд нэг нозоорсон тийм байдал байсан байхгүй юу. Тэгээд сүрэг гэрчим одоо ингээ бас байсан болов надаас гарч байгаа юм болов гэж бодохын нэг тиймэрхүү байдалтай байсан яг үнээсээ. За тэгвэл процесс нь ийм эерэг сүргээр хуваагдаж байгаа юм бол эцсийн одоо эцэслэх дүндээ энэ нь таныг эерэг сайн сайхан руу чиглүүлээд байна уу? Сүрэг муу муухай руу залаад байна уу? Сайхан л залаад байна. За тэгвэл ямар тач сайхан зүйл рүү залж байгаа сайхан эерэг зөв зүйл байх нь байна тийм үү? Би тантай бас санал нэг байна. За тэгээ би тань хэрвээ энэ талай холбоотой юм орж ирвэл хэлий. Айхтар сөрөг муу биш сайн сайхан зүйл болохоор та хит битгий бас юу ягаарай. Одоо мэдхийг оролдоорой. Яагаад гэхээр гой сайхан зүйл ирээдүйд болох ёстой зүйл угаасаа болох чамаараа болох л учиртай. Тийм болохоор хүлээж битгий тавиарай л гэж. Хардаа би шууд таныг түрүүн хэлэхэд яагаад ч юм надад нэг юм уул харагдаад байна. Тэгээ тэр уул нь интэгт гимлан оронд байдаг хад. Би одоо буруу санааг бол пирамидын хэлбэртэй уул нөгөө хүн төрлөختний айгүй шүтдэг уул нөгөө гороолж нэг тойроод ирэх юм бол кайлаш сүүлд нөгөө нэг харангийн лавг сүрэнгой аялаад яваад байсан. Тэр бодоогүй их чинь энергиэр орж ирж байна. Тэр баалын ярихаас өмнө энергиэр орж ирж байна. Над кайлаш уулыг би ер нь болохоор нэг дарамтлаад очиод нэг хэсэгхэн гой бясалгаад гой зүйлийг мэдрэ гэж боддог байхгүй ер нь одоо нөгөө хүний хүсэл мөрөөдөл гэдгийг тийш очих би хүсэлтэй гэж хүмүүс ярьдэн штэ тэрэн шиг дарамтлаад очие гэж боддог байсан ч гэж одоо ч хүртэл бодож байгаа боломжтой бол одоо хин нэгний ямар нэгэн форум юугаар ч юм уу явах боломжтой л явчих санаатай байгаа. Ямар нэгэн байдлаар ажлын боломж бололцоо зав арай олдоогүй одоо хоцорсон ч юм уу тэр зүйл дээр анхаарал төвлөрүүлээ байжгаад тэгээд сая би хэд хоног би дараалаад тайлаш уулыг үзсэн тэрний тухай нэвтрүүлэг үзсэн ютубер аяг сонссон тэгээд ер нь урд нь бас бодож ирсэн энэ их гоё нүсэр гоё уулан дээр очих ёстой юм шиг ингээд тийм мэдрэмж төрөөд исэн надад тэгээд кайлаштай аяг холбоотой зүйл надад аяг ингээд онгоод ютуб руу оронгод дандаа тэр гарч ирдэг. Дараагийн удаа хамаагүй байжгаад ингэнгүүт бас тэр гарч ирдэг. Тэгээд дарамслаагийн иши тийш аялсан хүн ч юм уу дандаа бас тэр гарч ирдэг ч юм уу. Би тэрийг ерөөсөө хайж сэрч хийж үзээгүй байхад нэг тиймэрхүү байгаа юм. Таныг ютуб руу орохын төдийд гарч ирдэг. Сүүлийн үед ингээд судлаад байгаа сонирхоод байгаа өөрийн мэдлгүй л орж ирээд байгаа гэж хэлхийн төдийд миний ингээд шар ус босоод одоо энергийн хувьд айгүй нэг юм цохилдог гэж юм л да. Вибрац мэдрэгдэж юм л да. Энэ юу гэж хэлээд нэг хэр яг нөгөө нэг зөв энергийн давтамж буюу одоо зөв одоо хорвоо ертөнцийн зөв жамаар зөв югаараа л явж гин гэсэн санаа авахгүй юу? Тий, санаа авахгүй юу? Тэгээд мэдгүй би одоо яг ямар учраас таныг Балид байхад тэр авсан энерги нь яагаад энэ кайлишгээд уулын энэ юутай холбоотой энэ цаашдаа яах юм гэдэг нь би бол ерөөсөө мэдэхгүй байна. Одоо газар зүйн бүслүүрийн хувьд тэр чин Балигаас хол штэ тий. Хамаагүй хол. Тийм байхад ямар учиртай юм бол би ойлгохгүй л байна. Тэгээд Балигаас ирчээд байхад цаанаасаа дуудаад байгаа юм шиг тэр энерги ингээд байгаа ямар учиртай юм болоо би гайхаж байна. Миний одоо зүгээр юм бодлынхаа хувьд бол би гайхаж байна. Бодлоо юм сан. Цаа дээд дамжуулт юу орж ирэхээр бол тайлэгдэж магадгүй баха гэж. Сая чамаг байсан ч миний гар ингээд шууд бэржилт чинь нөгөө нэг хөлөө дараа цугаа нөгөө 1100 хатгана гэдэг шүү дээ. Тэр шиг би сая нэг юм лабораторид чулуу барьсан сууж илаа. Тэгээд чамаг сая ингээд чамтай юм ярьжсэн чинь кайлаш уул дээрэс нь дарамсалаа гэж ярьсан чинь миний энэ гар шууд ингээд бэржилжээд жирэлцчихээ сая. Ер нь бид бол байгалийн л бүтээл таавнтай санал нэгдэх баг. Бид бол байгалийн л нэг өрсөд хүүхдүүд амхын тоос тийм ээ. Энэ
Өндөр хайрхан уул ус гэдэг өөрөө тухайн бүстэй төрж байгаа тэр оюун санаа ухамсар одоо өндөр бэлэг тэр юутайгаа их утга зүйн хувьд холбоотой байдгийн болов шинжлэх ухаанч талаасаа сүнслэг энерги далд ертөнц талаасаа ч тэр гэж надад санагдсан. Манай багш ч бас өмнө хэлж ирсэн йогийн багш маань. Та нар анзаараад байгаарай тэр гэгэрсэн мундаг тэр одоо гүрүү гэдэг нөхдүүд дандаа тэр нөгөө айлпийн нуруу тэр айс хав нутгаар одоо нутгалдаг тэр тосгон тэр одоо хүмүүсийн юунаас үссэн одоо төрсөн байдаг. Тэр усаар газар усаар ундаалж тэр эрчим энергээр нь одоо цэнэглэгдэж унаж боожж өссөн болохоор тэр өндөр одоо оюун санааны хөгжилд хүрсэн байдаг. Гадаадын хувьд. Манай Монголын хувьд болохоор нөгөө хянганы нуруу нөгөө алтай том богд. Тэр өндөр одоо уулсын эрчим энерги за тэгээд хөвсгөл тал руу болохоор нөгөө нэг өндөр ус чи юу вэ? Хордол сард. Хордол сардгийн уул ус нурууд тий. Яагаад тийшээгээ бүү мөргөл одоо хүндрэлтний хүмүүний оюун санаа юутай их өндөр холбогддог хүмүүс тэнд төрсөн байгаад идэм бла блач гэдэг юм. Ингээ ерөнхий утгаар нь бацах юм бол энэ өндөр уул ус айс хав гэдэг өөрөө бас өндөр их эрчим энергийг энэ бүслүүрээр агуулж идэм болов. Түүнийгээ хөрс шороо юм хумандаа ингээ шингээгээд ойр хавьд байгаа хүмүүн зан олно илүү тэтгэж илүү энергийн болов нэг талаасаа уугуул эргэх талаасаа нөгөө талаасаа хов хүн буюу бидний дотор бүхэлдээ л одоо сүнс оршихуй бүхэл зүйл байгаа. Тэгвэл таны дотроос чинь хөглөн даллан дуудаж байгаа тэр нутаг тэр эрчим энерги гэдэг маш учиртай л байж таарах гэдэг байгаа байхгүй юу? Утга зүйн хувьд тийм ээ. Тэгэхээр та энэ талаар маш сайн эргцүүлээрээ яагаад дуудаад байгаа юуг очихоос өмнө юуг билет захиалаад явхаас өмнө маш сайн эргцүүлж хоёрыг эсвэл нөгөө хоёрыг тунгааж гурвыг яадаг байж иж очих юм бол илүү үр дүнтэй байх юм болов уу гэж санагдаж байна надад. Би нэг бас нэг бэлтгэл хийгээд ингээ хүн сууд штэ тийм ээ. Яада таны багшаа гэдээ дуцчихоо. Та өөрөө багшаа юм. Тэ би бэлтгэл хийгээд ингээд нэг хүчтэй төвлөрөл одоо лавга доктор бэлтгэлд явж агаад тэгээ ингээ мэдэрсэн чинь би ингээ өндөр уулан дээр л хийж яхамаа бэлтгэл. Тэгээ ер нь нэг уултай холбоотой нэг уул гээд надад ер нь тэгж орж ирээд л байдаг. Тэр өндөр уулан дээр л би байгаад идэг. Тэгээ ингээ доошоо ингээ харахаар бөөн гой цэцэг навч ногоон одоо Швейцарын гой ингээ байгаа шиг ном ногоон гой өөс ногоо цэцэг навч. Тэгээ яг тийм орчин тийм өндөр зүйл дээр л би байж харагдаад идэх дандаа. Өөр их чи уудлаараа аргаарай. Би таныг мэдрэх гээд үзье. Тэгээд яг тэнд бясалгаж байдаг. Тэгээд уулан дээр өндөр дөр их байгаад идэг дандаа. Өндөр дээр их байгаад идэг. Тэгээд аманд нэг ай орж ирдэг нэг тиймэрхүү нэг юм дээр үе юм шиг ай орж ирдэг. Тэгээд яг өндөр дээр ингээд цав цагаан хувцастай бясалгаал суугаал. Тэгээ ингээ харахаар яг доошоо ингээ харахаар дандаа гоё ингээд ногоон өвс ургамал гоё цэцгүүд яг тэрний цаашаа дахиад цаад талд нэг бас өндөр уулууд гэдэг. Яг тэгж харагддаг, мэдрэгддэг надад. Надад яг одоо мэдрэгдэж байгаа энерги талаасаа миний би одоо нэгсэндээ таны төлөвийг л одоо ингээ мэдрээд өөрлөг оруулаад байна гэсэн санаа байхгүй юу. Тэгвэл таны зүгээс над руу орж ирж байгаа энэ энергийн төлөв энэ байр байдал ингээ ачваас туйлын тайван тогтун байна. Туйлын тайван тогтун байна. Яг л тунгалаг усны толиотой адилхан бүх зүйлийг маш гоё тунгалгаар ажиж дүгнэж хүлээж авч хайрлаж нэгүсэж байгаа гэмээр нэг тийм мэдрэмж орж ирж байна. Таны дотор бүр нэг юм хумхын төдий идисч альва юмтэй сүргэлдэх, дээр доор нь гарах гэж тэмцэлдэх
сайн муугаа үзэх нөө нэг юм юу ч байхгүй. Бүх зүйлийг ус мэтээр хүлээн авч байгаа. Яг тэр мэдрэмж. Яг одоо би таны юу одоо байгаа байдлыг нь биш. Яг тэр нөгөө уулын юун дээр байгаа дүрээр нь хэлж байгаа шүү гэж. Тэ мэдрэмжээр хэлж байгаа шүү. Мэдрэмжээр хэлж байгаа шүү. Тэ. Таны одоо байгаа ч гэсэн одоо байгаа таны энэ одоо бие организм оюун санаа ухамсарт энэ зүйл байлгүй л яах вэ те. Гэхдээ тэр уулан дээр бясалган байгаа, тэр бүх зүйлийг танин байгаа, тэр үнэн мөн чанарыг олон байгаа ирээдүйн тантай харьцуулахад мэдээжийн хэрэг хөгжлийн хувьд, танин юуны хувьд одоо өөрийгөө таньсан мэдсэний хувьд бол мэдээж ялгаатай харагдаж байна. Тий. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр түрүүн хоёлын ярианы ихэнд дурдсан таны тэр сайхан гэгээн эерэг зан чанар юм болгоноос хайрыг нэгүслийг мэдэрдэг хүн болгоны гоёын сайхныг түүж авч шимтэж чаддаг. Тэгээд одоо цагтаа уусаад бурууга бусдаас биш өөрийнхөө дотор л өнгийгөөд энэ гоё гайхалтай ухамсарын хөгжил дотоодын өөрийн эрэлхийлэх зам харгуй тань ирээдүйд улам бүр тодорх нэ, улам бүр нэмэгдэх нэ гэдг нь одоо бүр аюу тод орж ирж байна л. Тэгээ энэ сая таныг ингээл цагаан авцтай нийтэрээ цэцэг навч швейцарын юу шиг гэдэл аюугаа тод орж ирж байна. Тэрний өмнө та надтай ингээд учрах холбогдох бас нэг том зүйлийн сэжүүр байх нь байна шүү. Би нэг тань шууд аяган дээр чинь бэлэн хоол тамиаргүй. Та өөрөө энийг ол өөрөө өөрлөгөө дутгшоо өнгөж бяцлаг. Яагаад сая машинд суухад хоёлоо та битээр хоёулаа эхний подкастыг сонсож таарсан. Тэр ямар ухаарл, ямар энергийн давтамжийг өгөх гээд байгаа юм. Яагаад та чөвчөө сонсоод ингээд нойрмоглоод унтах гад байсан юм. Тэр нь баалигаас ирсэн тэр даруулаад ингээд халуурсан мэдрэмжтэй зүй юугаараа яаж холбогдож байгаа юм. Юуг таныг ингээд өгүүлэх гээд байгаа юм. Илүү ингээд нэг юм байглаас дамжуулаад одоо илүү тэр нэг юм хүн рүү аваад ирж байгаа юм шиг те тэр нэг юм одоо мессеж тохио юуг нь. Одоо та тэгвэл миний хэлээд байгаа энэ үгний ард байгаа энерги вибрацаар дамжуулан бодоод, бясалгаад, анзаараад ухаад ав. Гэдгийг л тийм тань хэлэх гээд байна. Тэгээд үүгээр дамжуул нэг юм одоо тэр уул руу тэр газар руу явахын өмнөх таны бэлтгэл яваад байгаа юм шиг. Ойлгож байна уу? Тийм. Бэлтгэх дамжаа та энд хэрэгтэй байгаа юм шиг. Тэгчээд дараа нь тийш яваад ингэх юм бол илүү дөхөм, илүү сурах үйс, илүү мэдэх үйс, илүү таних үйс, илүү тэгж хоосорч нэгдэх үйс тэр чадвар, тэр чадах нь улам тодорхой хайтай. Түрүүн таны нөгөө нэг хоёр хөлөө шагаагаараа зөрүүлээ суудсан ингээд хөөрхөн ширээн дэр ингээд бондоогоод сууж байгаа таны байр байдал төлөв мэдрэгдэж байна. Тэгээ ингээд ерөөсөө нэг юм сүртэй серио царайсангүй ингээд гоё эрэг ингээд сууж ин гэдгсэн шүү дээ. Саяны энэ үгийг хэлээд саяны зүйлүүдийг та өөрөө бодож бол өөрөө энэ бүгдийг тань тэр байгаль ихийн тэр танигдахгүй мэддэхгүй мэдрэмж ингээ явж чиглэлсээр байгаад хүнээр дамжуулан танд өгч байна. Гэхдээ энэ дахиад л онцох хിവэрэ. Эцсийн мөчөд та үүнийг амрууга халбагдаж хий. Энэ болгоно таныг ирээдүйн тэр одоо өндөр хэм хэмжээсээ тэр газар очиж юмны үнэн мөн чанарыг таних өөрийгөө олоход тань бэлтгэл болоод байна гэж хэлэнгүүт таны өнөө нэг тухтай сууж исэн нөгөө нэг тааваараа байсан нөхөр чинь чухмал яаж юм төвлөрч юм. Нэрээ юу вилээ би яаж байгаа вилээ хаана байгаа вилээ ямар учиртай вилээ гэд одоо л нөгөө нэг юм хариуцлага аваа том хүн болж ин амьдрал алхаж ин гэдэг шиг одоо л яг л нэг юм гүн төвшний хувьд нэг юм өнгөөлт эхэлж байна да. Миний яг суулт нь юм. Яг
хөлөө нөгөө нэг хүмүүс чи ингэж тавьж суухгүй би дандаа ингэж нөгөө майжилга суудаг байхгүй юу. Одоо ингэж бондоогоо суучлаа. Тэгээд түрүүн гадаа сууж хахад хүүхдүүд их ажиглагдаж орж ирээд исэн. Би өөрөө хүүхэд ч юм шиг дундан суугаад бараг тэр нусаа гоожуулаад тэр нэг газар тоглож байгаа тоглоомын тоглолчмоор ч юм шиг бүр ингээд би хүүхэд ч болмоор ч юм шиг. Тэгсээр нөгөө талдаа том хүн байгаад юмыг таниад байгаа юм шиг гээд сонин энерги надад мэдрэгдсэн байхгүй юу. Тэгээд энийг саяны яриатай уялдуулсан чинь таны яг одоо энэ байгаа байр байдал одоо өөрийгөө энэ эрэлхийлэх, өөрийгөө таних үе, ухамсар юугаа сэрэх үе. Энэ таны замнал тань яг л нэг юм гоё боожж байгаа хүүхэд юм шиг. Дөнгөж хөрс шороонд хөрс дэлхий дээр хөлөө тавиад алхаж байгаа юм нэраа юм шиг ойлгож байна. Надад яг тэгж орж ирж байна л та. Харагдах энэ туулсан амьдрал таны бие хувь хүнээрээ болвол эго юугаараа болвол та мэдээж туршлал туулалтай одоо том хүн. Яг тэр сүнслэг байдал өөрийнхөө ухамсар хөгжлөө. Сүжэн сайн унчих. Тал юм сонсогдсонгүй сүжэн гачаад. Хогоо. Миний зүг нь. Таних бас гацгах гэж байна. Одоо минийх яаж байна? Оц нь ерөөсө болдгоо. За би тань руу зөрүүлээ залах уу? За. За одоо дуу хуурны дуу шууны яаж байна? Би сая эш бас гарч ирээд. Миний энэ бас сүлжээ унши болов гэж та. Таны зүгээс гайгүй баха. Миний зүгээс. Тийм байна. Тэгээ хоёул нөгөө дууга хураагаад авчихсан болохоор та нөхөө сонсцохоорой. Тий. Одоо ингээл энэ л байгаа хгүй юу. Одоо ингээл бусдын төлөө сэтгэл ийм гоё хариу юутай тустай өөрт хүртэл нэмэртэй дэмтэй. Хэрвээ хоёлоо хүмүүст өгөө гэж ингэж дуу хураа рекорд хийж чадгалаагүйсэн бол саяны яриа, саяны дамжуулт одоо ингээл завхраад л те гүйцэн сонсож байвал тий. Хардаа ихч надад энэ дохио болж орж ирээд байна. Мессеж болж орж ирээд байна. Саяны одоо юуг ингээд тасарчлаа штэ. Та гүйцэн сонсож мэдэж чадсангүй. Сая яач вэ? Миний голчгүй чинийх яач вэ гэж паниктал ангаагаал өнгөрлөө тийм үү? Тэгвэл яг энэ нь нэг хорвоо ертөнцийн танд өгөх гээд байгаа түрүүний нөгөө дөрвөн талаас чинь шахаад исэн энергийн давчим бла 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 гэдэг байгаа. Энэ одоо мессеж энэ зүйлүүдийг та гүйцэд одоо авч таних мэдхгүй сонсохгүй байна л гэсний бас нэг юм дохио юм болов уу?
Тэ. Гүйцэд тодорхой сонсож чадахгүй байх гэсэн нэл дохой юм болов уу гэж. Тэгтээ хорвоо ертөнц буюу гадна орчин тэр одоо хэм хэмжээстийг мэдрэх, таних тэгхийн тулд эхлээд л мэдээж өөрийгөө л хүн таних л учиртай л да. Өөрийнхөө дотор ертөнцийг мэдэх учиртай. Өөрөө би хин юм гэдгийг олох учиртай. Би ер нь аль хэмжээст ямар давтамжаас ирсэн, ямар одоо энерги би сүнсэн би юм. Миний дотор ямар хэр хэмжээний мэдлэг мэдээллүүд байгаа юм. Би өмнөр хэр зэрэг олон төрлүүд авж энэ хорвоо ертөнцийн учир занглаа, зүй тогтол, утга агуулга юуг нь хэр одоо өөрийнхөө сүнснийхаа хөгжлийн хувьд ойлгосон гэдгийг л маш сайн дотгошоогоо чимээлж, ухаж гэмээн, игээрч анзаарч гэмээн. Энэхэн биеиндээ өөрийнхөө туулалтаа танд ингээд өгөөд байгаа энэ одоо байгаль хорвоо ертөнцийн энэ энергийн шахаа дээд давтамж юуг дохой юуг нь та унших боломжтой. Тийм. Тэгэхээр хоёулаагийн хувьд бол хамгийн ихний гаргалгаа өөрийгөө танихаас эхлэх нь. Маш гүн төвшний юуны хувьд ярьж байгаа шүү би. Тийм. Магадгүй ихчээ түрүүнээс хойш би танд хэлээд байгаа. Тэр өндөр эрчим энергитэй газар юу гэдгийм үү? Хэрвээ та очиод суун бясалган төвлөрн юмыг үннийг таньж мэднэ гэд явна гэх юм бол хоёулаагийн холбогдоод байгаа таны энэ одоо байгаа энэ мэдрээд байгаа энэ бүхэн чинь тэнд очихын бэлтгэл шат гэж түрүүнээс шилээд байгаа тий. Та энд нэг зүйлийг ухаарч таньчаа дараа нь тийшээ явах хэрэгтэй гэд. Тэгвэл энд ухаарч таних энэ бэлтгэл ангитай таны маш сайн мэдэх тэрхэн зүйл чинь хов хүн та өөрөө байх нь. Байх нь үдээ. Маш нарийн төвшөндөө түрүүний баахан хэллээ. Би өөрөө хин юм. Ямар учиртай энэ амьдрал. Энэ харагдаж байгаа байшин барилга, машин, мөнгө төгрөг, үр хүүхэд биш юм уу? Тэгвэл өөр юм байдгийм үү? Энэ 3D матрикс хэмжээстээс гадна олон энергийн орчил үйлзэл донд амьдрал гэж нь хөвлөцөд байгаа юм уу гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн зүйлүүдийг та гаднаас биш хин нэгэн мундаг гигантнээс биш яг л өөрийнхөө биеэс олж таниж ухаарч мэдж бясалгаж сэхэрч гэмээн сая та дараагийнхаа зүйлүүдийг таньж мэдэх яах их ёстойгоо л бүр улам илүү товрон цэвэр болох юм болов уу гэж санагдлаа. Тэр постыг миний нөгөө түрүүн хоёул ярихаас өмнө бичсэн постыг дахиад уншаад хараа. Тэрний төгсгөл хэсэг дээр бичигдсэн тэр үг, тэр энерги нь дахиад л энд яваад л юм. Одоо таны зүгээс надад мэдрэгдэж байгаа мэдрэмж нь багтж байна, баярлж байна. Хүндэлж байна, хайрлаж байна. Хөөх ямар сайхан хүү вэ? Ямар сайхан одоо хүн бэ? Ямар гоё юм бэ? Ийм залуудаач гэдэг юм уу? Эсвэл ийм гоё зүйлийг надад өгч байгаа ч гэдэг юм уу? Та ингээ ерөнхий утгаар нь хүлээж аваарай за. Таны яг дотор зураг сэтгэл юу тань? Айгуу гоё ингэж таньж байна. Яг ингээ зүрхлүүгээ хүлээж авч. Цэврээр, үнэнээр танд ямар нэгэн бодлын болоод эгоны худал итгэл үнэмшлийн сэтгэлийн хор хэрийн хаалт алга. Та маш тунгалаг байдлаар миний танд энэ гүнээс дамжуулагдж байгаа үг дамжуулт энергийг энэ дотгош байгаа чин сэтгэлээс нандингнан авч байна. Хайрлан хөндлөн авч байна. Танд баярлалаа. Таньж байгаад танд баярлалаа. Харж байгаад танд баярлалаа. Хүндэлж байгаад танд баярлалаа. Маш их баярлалаа. Үнэн зүйлийг таньдаг хүн тун ховор байдаг. Ялангуяа энэ бидний амьдарч байгаа нийгэмд
хичнээн мундаг багш, хичнээн мундаг сургууль хүмүүжүүлэгч яасан ийс нөхдүүд байлаа ч гэсэндээ нэг л гацаа, нэг л тэг, нэг л өөрийгөө хамгаалах үзэл саад болоод итгэл та. Холбогдох гэхээр, ойртох гэхээр, хайрлах гэхээр миний хувьд тэгвэл таны хувьд маш гоё хүндэлж байна. Маш гоё, бүр ингээд ямар ч хаалтгүйгээр зүгээр л яг энэ цэвэр тунгалгаар нь хүлээж тусгаж авч байна. Энэ ямар гоё үеийн өрийн шүтэн барилга вэ? Энэ ямар гоё буян заяа вэ? Таны өмнөөс би баярлж байна. Таны дотор төлөв намайг яг одоо ирээд намайг миний сүнсийг яг ингээ гоё тэрвэрч чинь ингэрт нь алдаад чин сэтгэлээсээ ингээд хайрлаа тэрвэрч чинь мэдгүй яагаад ч юм биеийнхаа биомороо ч юм уу эсвэл тууллаараач тэр юм уу эсвэл таних мэдснээрээ ч тэр юм уу би танаас нэг арай илүү том бихтэй нэг юм аав шиг эсвэл том бихтэй бүх шиг тэгээ та яг л энэ хөөрхөн яг энэ нэг юм ариун цагаан аяг эмхтэй энэ нэг дүрээр ингээд тэрвэрч чинь бүр чин сэтгэлээсээ наалдаад нөмрлөөд хайрлаа тэрвэрч чинь энэгш чинь эчс чинь та нүдэнад мэдрээд аваарай энэ мөчийг, энэ мэдрэмжийг. Хоёлоо дахиад ингээд ярилцах суух хорон мөч зөндөө болдох байх. Гэхдээ яг энэ гоё мэдрэмж, яг энэ одоо цаг ахиж болдохгүй. Тэгэхээр байгаад ирнэ, энэ л хэвээрнэ. Яг одоогоор нь хайрлаад авъя. Нэмтэгнээд авъя. Дараагийн дараадаа өнгөрсөн юм өнгөрсөн. Цэнгэлийн хавар айлчилгаад мөрөнгөөсөн тухайн дуулж монгсардаг мэшээдэгэ тэгчээ. Төрөний таны харсан, таны ер нь ингээд их тодор төрсөлдөг тэр цагаан хувцастай таны дүр, тэр цэцэг нуг яг л Швейцарын байгаль, таны ард тэр өндөр сайхан уул хайрхан, тэр сайхан эрчим энергийн дунд бясалган суугаа.
мэдэн байгаа, нэгдэн байгаа тэр дүр төрхтэй нь таны ирээдүйд очих газар цэг чинь биш. Өнгөрсөнд таны үзэж туулсан амьдрал чинь байвал та яах вэ? Өөрөө та энэ бүгдийг аль хэдийн мэддэг байвал яах вэ? Өнөөдөр хөөрхий яг энэ нас энэ мөчлөгөн дээрээ өнөөх туулал, өнөөх буян заяагийнхаа тус тиймэр өөрийгөө та улам илүү цэцэглүүлэх гэж, улам илүү дэлгэрүүлэх гэж өөрийнхөө өвгөд өнөд хорвоогийн энэ олон сайхан хим хэмжээс тэр болгоны нөмөр нөөлгөөр та бит хоёр учирсан байвал яах вэ? Та юу гэж бодож байна? Энэ болох юм байна. Сая хэсэгтээ тэний газартаа нэг оцсон юм шиг санагдаад явчлаа би. Тэгтээ сая болохоор нэг өндөр нэг юм өвсөг мөртлөө мод шиг өндөртэй тийм нэг өвсөн донд цаана нэг өндөр уул харагдсан. Тэгээд тэр нь болохоор нэг юм шаргалцсан тал гацаа авар юм уу намар юм уу тиймэрхүү өдөн зурсан өнгөрөөл нэг баяр жаргал зүрхэн дотроод ирхэн. Тийм нэг эрхэлцэн юм шиг бүр эрхэлмээр ч юм шиг нэг угаасаа нэг би жоохон өөрөө ирэх байхгүй юу? Тэр нэг харагдаж байна уу? Тийм нэг эрхэлсэн тэр нэг баярлчихсан эрхлээд явж байгаа үеийн тийм эрхэлсэн мэдрэмж сая бүр аягүй тод орчихсон надаа. Тийм. За хоёлоо наатахыг нь жоохон гүнзгийрүүлээд үзье. Окей. Яагаад танд орж ирв? Ямар учраас тэр юм бол? Та өөрийнхөө дотгошоо өнгөйгөө ажиглаад тахта. Тэгээ наалдаа одоо магадгүй өвөө минь байсан бол өвөөдөө ингээд наалдаа тэрвэрэд зогсож байгаа ч юм шиг тэгээд яг урдуур ингээд тийм бургас шиг мөртлөө өвс өндөр өвснөө цаана өндөр уул харагдаад нэг тийм хин нэгэнд ирхэлсэн юм шиг мэдрэмжийг сая бүр ингээд аягүй дотор авсан. Тэгээ нэг санаа алдмаар санагдсан. Та тэгвэл сая хэнд ирхэлсэн юм? Хэн бэ? Ямар ч гэсэн ирхэлсэн нэг хүнд ирхэлчлээ би сая. Тэр нэг Хөөх одоо энэ 8 тэрбум хүн дундаас одоо л хэнийг нь гэж олно. Үнэхээр нэг тийм эрхлээд л аягүй гоё. Тэгэрчээ санаа алдлаа гэдэг бүр тийм нэг мэдрэмж авсан. Тэгээ цаашаа харсан чинь өөс тэгээ цаана өндөр уул ах юм. Уул нь болохоор тийм хөвсгөлийн уул шиг уул. Тийм нөгөө хордол сардаг шиг мөртлөө талан цастай ч юм шиг нэг тийм өндөр уул өтрэгдээд. Яг би таныг цаашлуулж сэтгэл гарч ирээд яхин сая. Зөв. Би таныг зүгээр л цаашлуулж байгаа. Тэрнээс шүүл таны мэдрэмж юу гэж чинь би мэдрээд л байна л та. Тийм бүр ингээд тэггүй нэг хүн дотоо эрхэлсэн чинь болов гэмээр ч юм шиг нэг тийм санаа алж байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмж төрчихэн сая. Дотоо эрхлээд дахиад нэг эрхлэмээр ч юм шиг санагдсан нэг тийм үе байдаг шүү дээ. Тийм мэдрэмж сая авлаа. Түрүүнээс хойш тантай ярихад хэд удаагийн давтамжтай нэг айхтар хүчтэй үг гарч ирж байна. Мэдхгүй яагаад ч юм. Мэдхгүй харин тэглээ. Гэхдээ одоо мэдхгүй л юм. Мэдхгүй тэгээд хан гэдэг үг яагаад хэлдэг бол ер нь дандаа мэдхгүй гэдэг шүү. За тэгвэл хоёлоо илүү гүнрүүн дөхөөд өнгөх гээд үтсий. Хэн таныг тэрсэн мэдхгүй. Ямар учиртай яагаад тэрсэн юм бол? Гэхдээ одоо мэдхгүй юм да гэд. Энэ үг чинь өөрөө их хүчтэй.
бид нар зүгээр л үг гэж боддог. Гэтэл энэ үгний ард асар хүчтэй энерги вибрац гэдэг зүйл ялгарч идэг. Бид нар энэ ганцхан үгийг их шиглүүлж амнаасаа гаргахын тулд энэ дотор гүнээсээ мөн чанараасаа тэр одоо холбогдож иж тэгээ тэр сэтгэл зүрх юунд маань хурж иж буцаагаад дээшлэн бодол оюун санаагаа маань дамжиж иж сая үг сая үйлдэл болон гадагшилдаг байхгүй юу? Мөн дээрээс нь одоо жишээ нь мэдэхгүй гэдэг ганцхан үгийг хэлхийн төдийд миний энэ амны хүндид одоо үүсэх вибрац долгион энэ дотгошоогоо махан биений маань дотгошоогоо ороод нөгөө олон энергийн хүрт олон чакра төмөн мянган тэрлион эд эсэнд маань хурц үйлчилдэгэ гэсэн үг. Дотроос гарan гадагшлагтаагач буцаад амнаас гарan буцаад дотгошоогоо биднэрт ирэхтэйч авь адилхан тусгагддаг гэсэн үг. Тэгвэл та ухамсартайгаар болон ухамсаргүйгээр санамсартайгаар болон санамсар сэрэмсэргүйгээр мэдхгүй харин яагаад одоо мэдхгүй л юм. Гэхдээ мэдхгүй байна уу гэдэг. Ингэж хэлэх тусмаа та мэдж байгаагаа ч мэдэхгүй л байна гэсэн үг. Та мэдчихсэн өөрийгөө мэдэхгүй гэд дараад байна гэсэн үг. Уг нь мэдэх гээд танихгаа тэмүүлэх гээд юмыг холбогдуулаад учир ой зангилааг нь танд өгөөд учир утгатай хүмүүстэй нь холбоод байхад л мэдэхгүй шүү дээ. Мэдхгүй гээд байх тусмаа та өөрийгөө ницааж байна гэсэн үг. Нухчин дарж байна гэсэн үг. Дотор мэдрэмж, өнөөх дотор мэдлэгээ. Би яг баттай мэдэхгүй л юм ихчээ. Түрүүн зүгээр хальт мэдрэмжинд орж ирэхэд тэр кайлиш ууланд тэгээд бяцлагч байгаа таны ингээ ярихаар энерги аягүй сүрхий байгааг бодоход өнөөний ортой байж магадгүй юм байна. Тэр таны харсан төлөв юунууд, дүр юунууд таны өмнөх төрөл байгаа байхгүй юу? Миний зүгээр хальт мэдэрснээр шүү. Би нэг 100% баттай хэлэхгүй. Хальт мэдэрснээр. Тэгвэл түрүүн хойлоо ярианы ихэнд яриад байгаа. Тэр хүнээс хүүхдүүдээс сайн сайхан гоё чанаруудын түүж аваад байгаа. Өөрөө нэг юм хүүхэд болоход байгаа болцсон юм шиг. Тэгсэн хэрнээ одоо цагтаа оршоод юмнуудыг танаад нарыг тэнгэрийн үүсийг ингээд нийлэнх үед энергийн төвшөнд хорвоо ертөнцийг ингээд мэдэрч хүлээж авч уусаад байгаа чинь та байгаа байхгүй. Таны энэ мэдхгүй гэж дараад байгаа таны дотор сүнс чинь байгаа байхгүй юу? Дотор мэдлэг чинь байгаа байхгүй та. Юу гэж энэгүүрээ хэлэх гээд юм нэхэр та бүх зүйлийг мэддэг, таньдаг, ойлгодог, ухаардаг, сэрдэг. Гэтэл худал итгэл үнэмшлийнхаа ачаар тусаар энэ нэг олон эго, энэ бодлынхоо юуныхаа эрчлээсээр болоод та энэ амьдралынхаа энийг хэсгэн 30 40 жил магадгүй 40 50 гаруй 50 жилийнхаа хугацаанд өөрийгөө мэдэхгүй гэж болгочих, дүрд оруулчих. Танихгүй хэмээн өөрийгөө санчгаж. Гэтэл угтаа уг мөн чанартаа та бүгдийг таньж байна. Та мэдэж байна. Та хүлээж авч байна. Таны дотроос яг тэр жинхэнэ одоо үнэн мэдлэг, жинхэнэ үнэн мөн чанар чинь тодрох гээд байна. Гарч ирэх гээд байна. Цаг нь ирч гээд байна. Та гэтэл яагаад өөрийгөө гаднаас нь мэдэхгүй чадахгүйгаараа дарчих вэ? Дотор байгаа тэр жинхэнэ үнэн мэдлэгийг гаднаас олж авсан олон хүний бусдын гадны хэн нэгний мэдлэг итгэл үнэмшлэр яагаад үгүйсгээд байна вэ? Өөрөө та тэгэхэр чинь хэн болж хувирах юм бэ? Өнөөдөр бид нар мөн чанартай яг сүнс дотоод оршихуйгаан хувьд яг л хорвоо ертөнц гэсэн үг багхгүй да хүн болгон авь адилхан. Үүн дотор бүх зүйл агуулгадж байгаа. Бүх зүйлийг таньж байгаа, мэдж байгаа, хайрлаж байгаа. Ялангуяа тань шиг, над шиг энэ сүнсний хөгжил өндөртэй энэ талын мэдлэг мэдээллийг боловсруулаад, судлаад, ухаад цаанаа л нэг юм итгээд байгаа энэ сүнсний хөгжил өндөр төвшөнтэй энэ сүнсэн биеуд даа ялангуяа маш өндөр, маш ойрхон сэрхүүтэй байгаа. Тэр айхтар одоо нандин өөрийгөө та энэ муу үгийн төдийд, энэ муу бодлын төдий
ямгхан зүйлээр битгий дараач, битгий өөрийгөө үгүй хийж ницаагач л гэж би тэнд хэлэх гээд. Аха. Амьсгал аав уужрах шиг ам тавин бачимдж байгаад ангаагдаж тайвшрах шиг яг тийм мэдрэмж таны одоо дотор сүнс, таны дотор өнөөх мэдлэгийг агуулсан байгаа тэр энерги эрчимдтэй нь мэдрэгдэж байна. Энэ л багхгүй та. Та одоо магадгүй энэ одоо мэдрэхүйгийг гүйцэд танихгүй байж болно, мэдхгүй байж болно. Гэхдээ эрт орой хизээ нэгэн цагт та өссөн хүсээгүй мэднэ. Өссөн хүсээгүй миний мэдэрч байгаас хэд ихэнх давуулан та өөрийгөө таних өөртөө нэгдэнэ. Энэ бол зүгээр л үнэн. Тийм болохоор битгий үгүйсэг. Битгий дар. За нэг хор гарч байна. Та бол гайхамшиг. Тэр бусдын мэдлэг, тэр бусдын даан дуурайгаад байгаа одоо шашин юу гэдэг юм дээ. Яг мондг нь үнийн хүндрэлт нь хэрэгтэй нүн. Гэхдээ тэр чинь бусдын мэдлэг байхгүй да, гадны мэдлэг. Таны өөрийн чинь дотор бурхан байгаа, сүм байгаа, гэгэрэл байгаа, ариусл байгаа. Судар байгаа. Суу алдар байгаа. Суу хаан байгаа. Сэрээ. Тэрний энэний хилээд байгаа тэгвэл яаж сэрэх юм? Яаж таних юм? Яаж нэгдэх юм бэ? Тамираа гэж та хэрвээ асууж магадгүй. Хариулт нь подкаст 1 2 дээр байгаа. Одоо тайлагдчихээн. Одоо учир нь зангилагдчихээн. Подкаст одоо оройжонго үзэн одоо бүр өдөрт нэгдүгээр подкаст бүрэн ойлголтлоо сонсон өдөр болгон дараа нь хоёрдугаар подкастаа сонсноо. Ингээд орж гараад байгаа юм шиг ингээд. Тэгвэл яг одоогийн байгаа таны нөхцөл байдал, саяны дурдж байгаа орж гараад байгаа гэдэг энэ үг таны яг одоо байгаа байр байдлыг яг илэрхийлж байгаа юм байна л да. Нөгөө өөрийнхөө дотор жинхэнэ мэдлэг, жинхэнэ одоо ухамсар, санамсар, сэрхүүгээ нэг таниад, нэг алдуураад, нэг орж гараад түрүүний видео коллын төгсгөл хэсэг дээр сарниндагтай яг адилхан байгаа юм байна. Байгаа юм байна. Энэ ханыг, энэ нэг сарниулалтыг үүсгээд байгаа хамгийн том хүчин зүйл нь та өөртөө бүрэн гүйцэд итгэхгүй байгаад оршиж байгаа. Угтаа бол та бүх зүйлийг танин байгаа, мэдэн байгаа, ачин байгаа. Одоо тайлгдэж байна. Одоо гоё онгойж ирж байна. Би яг ингээл дамжуулт хийгээл яг ингээл одоо үйл хийлээ гэж ярьдаг юм. Яг ингээл хүмүүстэй ярьцлах хийгээл дуусах ярианы төгсгөлд яг энэ онгойх, яг энэ зөв гэсэн яг энэ мэдрэмжийг авч ийж миний бас давхар сэтгэл маань сүнс маань тайвширдаг байхгүй яг зөв. Тий. Эн чинь нэг гэсэндөө миний нөгөө сүнсний маань ажил үйл хороод ирсэн зориг юу маань энэ юу бат. Амаа мэдээ одоо. Тэгээ таны тавьсан подкаст биш түрүүний постыг би сайн уншаа одоо. Тэгээд захиж хэлэх нэг юм байна. Битгий өөрийгөө хүчлээрэй. Яг л энэ хөөрхөн хүүхэдлэг зан чанараараа яг л энэ хөөрхөн бүх юмсаас хайрыг мэдэрдэг. Яг л энэ одоо амар тайван байдаг энэ гоё нандин мэдрэмжээ алдахгүйгээр өөрийнхөө дотор шоонгийн
энэ нандин мэдрэмжээ гээхгүйгээр суралцаад байгаа шүү за. Ойлголоо гэлээ. Баярлалаа. Ойлголоо зөндөө ойлголоо. Сая буруу зүрээ яриад юу болов? Амнаасаа бас амаа харах хэрэгтэй юм байна. Татаад ерөнхийдөө сая ойлголоо. За хаад нэг юм хэлэх гээд байна. Яг одоогийн байдлаар за би шууд шуулуухан хэлэхэд таны миний энэ өгч байгаа энерги энэ одоо үгийг эрчмийг авах талаасаа нөгөө талаасаа үүнийг өөртөө тусган аваад тотгошоогоо өнгөж өөрийгөө яг гүйцэд тэр одоо нарийн төлөв юунда таних талаасаа сүнсээ мэдэх талаасаа ийм бүгийн зэгэл саарл орчин байна. Бүрэнхий байгаад байна. Яг одоо таны яг одоогийн одоо үнэн төрх чинь, үнэн байдал чинь. Та амаараа магадгүй 1000 бүгдийг нь авлаа, бүгдийг танилаа, баярлалаа гэж хэлж болох ч яг энерги талаас надад мэдрэгдэхтэй ингээд сав саарл байгаад нэг юм утаан манан донд байгаа юм шиг. Тэгвэл энэ нь аажуудаа явцын дунд та өөрийгөө баг багаар таниад өөрийгөө өшөө илүү хүлээн зөвшөөрж хүндэтгээд ойлгоод хайрлаад ирэхээр нөгөө манан маань арилсаар саринсаар бүх зүйл гоё тод болно. Тэр цагт та миний төдийгүй бусад хүмүүс хорвоо ертөнцийн танд өгж байгаа мессеж, утга санаа, дохоо юг яг тэр өөрийнхөө төгшөөгөө харж байгаа, өөрийгөө таньж байгаа тунгалаг хэлбрээрээ гаднаас ирж байгаа мэдээлэл их сурвалжийг яг тэгж таньж мэдэж авч чадна. Тэр цагт яг та жинхэнэ өөрийгөө олсон байгаагийн илрэл шүү. За юу. За тийм би. Баярлалаа. За та одоо салгах чинь нөгөө ахыхын цаг нь болцсон уу? Одоо харин хэд болж байгаа цагаа харах гэдэг би 21:37 л гэж өөрөө залах бах өө бич байна уу гэж хараад ирсэн шүү дээ. Та тэгвэл битгий яраа хоёлоо хэд ором ярихгүй байсан ч гэсэн зүгээр л дугаар ажиглая. Энэ маш хурдан одоо юмыг сонсоод л тэргээ шууд үйлдэл болох гээд идэг. Юмыг аваад л маш хурдан хэрэгжүүлэх гээд идэг. Уг сайн хурдан ойлгодог гэдэг зүйл нэг талаараа маш сайн юм шиг боловч нөгөө талдаа сул тал бас анзаарэгддэг. Ялангуяа одоо энэ хоёлоо илүү энэ одоо энэ сүнстэйг ажиллах юм яриад нь шүү дээ. Энэ тал дээр юу анзаарэгддэг гэхлээр хитрхи одоо гомоо хандах гэдэг. Яруу тийм жоохон яархлээрээ улс хууртайгаар гүйцэд үгний цаана байгаа утганы цаана байгаа сэжмийг таниж мдээгүй юугүй л үгийн төвшөнд нь хүлээж аваад заадаг чи гэл ингээл улам л одоо та өөрийгөө яг үнэндээ холдуулж байгаа алсруулж байгаа хэлбэр байхгүй юу? Тэгвэл маш сайхан тайван тогтод сонсоод энэ яг юу гэж хэлээд байгаа юм гэдгийг нь одоо энэ хоёулын яриад байгаа ярианы хувьд ч дараа нь сонсох подкаст юуны хувьд дараа нь унших пост юуны хувьд ч тэр зүгээр л тайван сонс. Битгий яадаг, битгий яар. Өөрийгөө ажигл. Таны дотор яаж орж ирж байна? Танд үүн нь яаж тусгагдж байна? Үүн дээрээ тулгуурлаад таны оюун санаа ухамсар тань ямар мэдлэгүүд, ямар шүүлтүр орж ирж байна? Ямар ухаарлууд дотроос тань ундарч байна? Үүнийг яарал үгүй тайвнаар таньж мэдээд яг ард дээр нь үйлдэл болгохыг хичээ. Үйлдэл үг болгохыг зөр. Тэгвэл илүү үр дүнтэй байна ах гэж би санаж байна. Дээр хоёлоо нөгөө хагасаа билүү бүтэнсэнд холбогдсон штэ 2-3 хоног юм. Тий хагасаа өдөр. Та над руу уцаар яриад цаг авъя нэ тэрийг холбогдоход
Тэг. Мөн адил энэ зүйл анзаарчихсан. Ачаарай. Тэ видео кол хийж байгаа. Аха. Мөн адил энэ зүйл анзаарчихсан. Тэгээд сүүлд нь би ингээл ажиглал за энэ хүн жоох яарсан ингэсэн байна да гэл би тэгээд өнгөрчихсэн. Тэгсэн чинь сая хүртэл байна. Түрүүнд бас постн дээр ч нөгөө нэг пост гээл байгаа. Нөгөө постн дээр ч гэсэн энэ юм явсан байна. Яарах хадгах гэдэг зүйл. Тийм би нөгөө юу ахгүй юу? Одоо нөгөө өөрхөн зан талд айгүй хурдан хөдөлгөнтэй. Тэгээ айгүй хурдан юм хийдэг. Ингээд нөгөө ингээд юм хурдан хийцдэг гэжтэй. Яг энэ дээр нөгөө миний тэр төрөлхийн тийм хурдан зам дээр саяны энэ бүх өөрөө энэ тань хэлсэн бүх зүйл бас давтагдах гэдэг байна. Одоо аажуу таван улс ортой бодъё. Ялгаж тунгааж салгаж бодъё. Юм чинь хоёр талтай байдаг болохоор яар энэ гавшаа хурдан хөдөлгөөнтэй зүйл чинь танд маш олон эерэг юмыг өгдөг байх л та. Гэхдээ нөгөө талд нь бас нэг ийм сүүдэр байна л гэж би тань хэлэх гэдэг. Харин ойлголоо. Ойлголоо тийм байна. Тэгээд юм болгоно нөгөө амар гэж ярихад бас яах вэ болох вэ? Аюу хайр бүр ингээл аливаа ямар нэг зүйл тохиолдсон байсан ч бүх зүйл дээр ингээд энэ зүрхчин бүр хайраар дүүрнэ гэх дүүрээд бүр ингээ илүү асартал бүр ингээ хүмүүсийг аюу хайрлаад идэх байхгүй юу? Бүр тэр нь бүр их дүүрээд байгаа юм. Бүр урднаас онцгой болоод байгаа. Хайрлаад та яагаад тэгж байна гэж бодож байна? Яагаад гэхээр одоо бүх зүйлүүд нь ойртоод ямар нэг зүйлээр дүүрсэн одоо мэдрэх ёстой зүйлүүдээ мэдрээд авах ёстой зүйлээ аваад ингээд өөр дөрөө мэдрээд өөрийнхөө жинхэнэ ингээд дотор байгаа юм чинь ингээд гарч ирэх гээл ингээд байгаа юм болоо да гэж ойлгоод. Тэгж л ойлголоо. Хүн муухай сөрөг мөрөг зүйл мөлийг бол боддогчгүй. Тэгээд ер нь л ямар ч юм байсан ингээ хайр үрээд л нэгэн байнгын цаанаасаа хайр харж жаргал дүүрэл сайхан гоё үе ихэн бүр тэгээд л байгаа. Тэгээд нөгөө хэсэгтэй тэгдэг биш нэг үе ихэн тэгээд амархан дүүрээд амархан гоё ингээд хайр үрээд бүх зүйл ингээ ад жаргалтай юм шиг гэж бүх зүйлийг л ад жаргалтай болгоод хараад л байдлыг яг тийм байдлаар хүлээж аваад яг л тийм байгаад байгаа юм. Яг хөвсөл зөө сэтгэл нэг өөрчлөн ч гэдэг юм уу нэг баяр баясгалантай хүн тэгдэж штэ. Тийм байгаад л байна да. Сайхан. Дүүрэн. Таслах гэж ярахгүй хоёулаа. Ахаад нэг зүйл байгаад байна. Гүвцэд дуусгаад. Гүвцэд яаж ич яриагаа өндөрлүүлээ за. Та бас намайг зөвхөн хүлээгээд авахгүйгээр та өөрийгөө илэрхийлэх дотроос тань төрж байгаа мэдрэмж байвал уудлаарай. Дандаа дутуу сонсож дутуу бүх зүйлийг ойлгомжтой юм дээр дандаа яарч сандад нэг яруу санд руу хурдан юм хийдэг энэ зан бас нөгөө талыг сөрөг гэх юм уу тал болт юм байна. Ер нь одоо анзаарахтай сайн анзаараа дотгошоо илүү орох хэрэгтэй юм байна. Ер нь цаг болдвол маш сайн бясалгаал бай гэж боддог шүү. Зөв. За түрүү ярианы их нь надад ийм мэдрэмж орж ирээд байсан. Бараг би танд ярихгүйгээр таныг уудлмаар санагдаа. Танаас юм сонсмоор асар их энэ юу гэсэн гэхээр таны дотор асар их мэдлэг байна. Асар их
өөрийн энэ амьдралтаа олж судалж таних гэсэн те маш их юм одоо боловсрол мэдлэг энерги ингээ хуралдчаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж. Тэгвэл танд юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бидний махан бие, энэ дотор сэтгэл, савшим ертөнц бүхэлдээ ийм нэг сайхан сав хэмээн би зүрлэх туртай. Тэ сайхан болор тунгалаг стакан аях ч юм уу те ингэ зүрлэх туртай. Тэгвэл энэ сав хэдий сайхан тунгалаг, хэдий сайхан цэвэр ариун байна. Төдий чинээ дээрээс болон дотроос гүнээс ундарч байгаа тэр сайхан аршаан луга эрчим энерги тийм гой тунгалаг хэлбэрээр орж ирж түгэж бусдад тараагдах учиртай зүг болдруулна. За тэгвэл хоёлаа энэ зүйлийн ухаарлын ухтгооны хувьд бол нэг тийм саад бол алга сэтгэл бодлын хувьд их гоё гигийн ариун болохоор тэгвэл дараагийн зүйл нэгэнтээ аршаа нэгэнтээ сайхан тунгалаг усаар дүүрчээ. Дүүрч гэж хальж байна. Одоо түгээ. Өг. Хуваалц. Хүрг. Дамжуул. Ямар ч хэлбэрээр байж болно. Подкаст, пост, шүлэг, ном, яруу найр, кино, уран бүтээл, зураг, хөгжим мэдхгүй таны толгой оюун санаанд юу орж ирж чинь та түгээ гарга. Тэгж байж гэмээн энэ их одоо таны хоримтлуулсан энэ эрчим одоо гаднаас болон өөрийнхөө дотроос ундраасан энэ их мэдлэг дундрах хоосрох учиртай. Хоосорчиж гэмээр дахин шинээр сэлгэгдэж савчин томорч та бүр илүү сав шим энэ хорвоо дэлхийн хүм төрлөختөнд бүр илүүг өгөх, бүр илүүг одоо тарих хуваалцах тэр үү таалах чинь бүр илүү томрох үүрэгтэй. Миний хэлээд байгаа санааг ухаж байна уу та? Тэ. Энэ зүйлийг та нэхээ санаатахаарай. Таны дотроос бүр ингэж чихэлцсэн их энерги, чихэлцсэн их мэдлэг, хоримтлуулсан их туршлага ингээл үе олноороо байгаа байхгүй. Дандаа гоё, сайн сайхан зүйлтэй. Эерэг гоё зүйл. Тэрийгээ та өгөх хэрэгтэй юм болов. Ирээдүйнхийн төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө бүр илүү хуваалцах хэрэгтэй юм болов гэж надад санагдаж байна. За, нүдэн төвлөрөөс уурай. Хоёр хором. Бисэл гатах юм. Баган нуруугаа цэглээд хоёр нүдийг зөвхөн сууя. Дал мөрийг аргашин хоошин суллаад. Давхар олон бодол сэтгэлийн хөөрөл үйлзэл бүхнийг амьсгал яваараа гадагшлуулад тогтоон тунгалаг усны дэргэд, нуурын дэргэд тэнгэрийг толдоод амар амгалан мэдрэн суугаа. Өөрийнхөө биеийг ажиглая. Та бүх зүйлийг анзаар. Та бүх зүйлийг ажиглан суу. Таны урд байх энэ тунгалаг нуурын ус таны дотор байх сэтгэлийг илтгэж байна. Та их сайхан тогтоож. Та их сайхан тунгалаг болгож өөрийнхөө сэтгэлийг цэвэрлэж. Онгонгийн загас жараах гэхүү. Онцгой болонгууд
дээр нь цэцэг ногоо навч дэлгэрсэн байна. Энэ бүхэн таны эерэг хандлага, дандаа сайн сайхны гардаг. Тэрэл сайхан таны сэтгэлийн төлөө. Тэгвэл тунгалгхан байгаа, тогтонхон байгаа энэ нуурын усны ёроолд түмэн өнгийн чулуунууд үе олноороо хөглөрөн байна. Энэ олон өнгө, энэ олон чулууны тогтоц, энэ таны бие, энэ таны сэтгэлийн гүн дорших тэрэл дотоод мөн чанарыг тань илтгэн байна. Энэ бүх зүйлийг эдгээр бүгдийг бүхнийг нь хүлээн зөвшөөрч бүгдийг нь ажиглан байгаа, тунгаан байгаа та бол жинхэнэ та, тэр ажиглагч, тэр төлдөгч, тэр анирдагч бол таны цэвэр ухамсар. Түүнийг таних мэдэж, түүнийг хүлээн зөвшөөрч гэмээр. Та өөрийгөө бүхэлдэн таних боломжтой. Та өөрийгөө таньсаар ирсэн. Цаашдаач таних болно. Хөгжих болно. Суралцах болно. Та бол хязгааргүй тэрэл ухамсар. Та бол хязгааргүй тэрэл хайр. Та бол хязгааргүй тэрэл гэрэл. Та бид бүгдээр эхлэхтэйч ийм л байсан. Эцэслэх цэгэнч тийм л байх болно. Тэгэхээр бүү эргэлз. Бүү хүлээ. Бүү яар. Бүх нэгсэрээ. Дамжуулалт дуслаа. Дүрлээ. За та ярих нүдэ нэгээд мэдрэмжээ хуваалцвал.
залууцлаа. Үс энэ чихэрт надаас сая. Тэгээд годын урсгал аюу тод цоцгдсан тэгээд хэвтээд ерөөсө босмааргүй санагцсан. Тэгээд аюу халуун ингээд хүс боожод сая ингээд хүс ингээд чихаад ингээд нүүр мөр хацар мцэр хаваалan болчихлоо. Хөлрөөд нөгөө хамраа мавны ингээд хүс бурдачдээ штэ. Хөзөө мөзөө ингээд зарим хэсгээр энэ хавар хүтэн ингээд халуун хүс байна. Тэгээ ямар ч гэсэн ингээд жоохон чигт болчлоо. Тэгээ хоолой захтнахын сая хоолой захтнаад ханиалгацсан. Энэ бали яваад нааш иржсэн тийцнийх нь юу штэ энэ цагийг гараад ирсэн биш тийм одоо хизээ он сарна. Он сарна хэвчээ. Эрсэн арай. Энэ ханаас бисээ гараад ирв нэг. Февруар 2 сарын 12 гинэ. 21 гинэ. 2 сарын 21. Гараад ирэх ингээд юу болов гэдээс. Ой хүс оччихлоо. Хүс ингээ гараад ирсэн. За хоёлоо яриагаа ингээд өндөрлөе. Ер нь юу яадаг юм да гэж. Би ингээд надтай нэг холбогдож уулзж ярилцж байгаа хүмүүсийг багтаал нэг 3 холбогдчихоосоо гэж хүсдэг юм. Холбогдно. Тийм, би тэр хүмүүстэй ч бас хэлдэг юм тий. За дараагийн 2 дахь 3 дахь холбогдлолтыг тэр хувь хүн өөрөө шийднэ. 7 хоногийн дараа ямар байна уу? Сарын дараа, жилийн дараа гэд. Би бол яахгүй одоо араас нь тий хилээд жаргууцалтаад авахгүй тэгээл орхичдаг. Тэр хүн гол нь өөрийгөө би одоо нэг юу яахгүй юу? Гадагшаа нэг 10 хоног яваад ирэх юм. Ажлаар тэгчээд ирэнгүүтээ ирсэн даруйдаа нэг холбогдъё гэж бодож чинь ирээд нэг 3 хоногийн дараа холбогдъё гэж бодож байна. Та өөрөө л мэд. Та өөрөө мэдээ тэгээд холбогдоорой. Яагаад тэгж хэлдэг вэ гэхээр энэ өөрийгөө таних үе, энэ сэтгэлийн одоо ангаах үе, төлдөх үе гэдэг чинь хязгааргүй процесс байхгүй юу? Насан туршдаа үргэлжлэх учиртай. Тэгвэл өнөөдөр ингээд надтай холбогдсноороо энэ дээд одоо хэм хэмжээс дамжуулалт авснараа өөрийнхөө энэ хязгааргүй суралцахыг, хязгааргүй дотоод ертөнцийг анзаарах, анирдах тэр одоо үүд хаалгыг л баг зэрэг нээж байгаа, баг зэрэг томруулж байгаа л гэсэн санаа. Тэгээд хувь хүн өөрөө ерөнхийдөө нэг зүгчиг гаргалгаагаа ингээд таниад мэдээд авах юм бол өөрөө зөнгөөрөө цаашдаа алсуураа өөрийгөө таньж мэдээд өөрийгөө хөгжүүлээд тэгээ ингээд явах учиртай юм л да. Тийм юутай байгаа юм. Ерөнхийдөө сайн ойлголоо. Өөрийнхөө мэдрэмжийг анзаарах нь их чухал. Ер нь би одоо сайн бодохны ер нь их хайнг яруу сан руу ер нь бүх зүйл яг надад өөр сайн мэдрэгдэлтэй л дээ. Тэгээд анзаарахгүй юм байна. Дотоодоос гарч ирсэн ямар нэгэн мэдрэмжэд сонсож чаддгүй юм байна. Бодол болдгүй юм байна. Бодол болж нэг анзаарахтаа хандаж сонсох хэрэгтэй гэдгээ ерөөсөө мэддгүй юм байна. Өгөхдгөн ухахдгүн надад сануулга өгд юм байна л гэж би хадлаасай. Зөв. Ер нь тэг одоо сайн ойлгож авлаа. Ер нь хэргийн гол зангилаа нь ерөөсөө л хувь хүн өөрөө л байгаа юм. Тийм байна. Тий. Өөрөө. Гүг гэх юм одоо их яруу санд руу нөгөө тэн дээр юм одоо сайн ингэнэ төрхөн зурхын жоохон бодолт бол яг тэр л орж ирж байна. Анзаарахгүй хайнг ажилдаа их хэтэрхий их нөгөө анхаарал тавьдаг. Өөрийгөө дотоодоос гарсан зүйлүүдэд дандаа хойш тавьдаг.
Ер нь жоохон асуудалтайгаа умдаадаг байсан юм байна. Дотоодоос ирсэн зүйлээ сонсох цаг хугацаа хэдийн болцсон болоод мэдрэмж одоо мэдрэхүү надад иржсэн ч гэсэн энийг сонсъё ч гэж бодоогүй юм байна. Өөрөө ч одоо тэгээд тэрийг ингээд замхруулчихдаг юм байна л та би. Буруу зүрүү яриад ерөөсөө тогтож энэ дээр санаа болж исэн зүйл. Ер нь ингээд ах ингэж нэг бодчихвол орхицж исэн байна. Таны хэлдгээрэл. Энийг одоо бүр үндэс суурьтай сайн бодож орж ирсэн мэдрэмжээ ингээд анзаарч сурах хэрэгтэй юм байна. Сая юу болчихоо? Ямар бодлороо тэр энэ ямар учиртай гэсэн ер нь тэр мэрийг ер нь мэдэхгүй болохгүй юм байна. Зөв. Одоо саяны ухаарлын юу болвол би нэг танд өгөөд байгаа биш. Та өөрийнхөө дотроос л таньж мэдээд байгаа хэрэг багхгүй юу? Өөрлөгөө өнгийснөөрөө. Та надтай холбогдсноороо одоо чихтэйхэн мундаг одоо давтамж хэм хэмжээстэйг өөрлөгөө татаад байгаач хэрэг бас биш. Гэгэрээд байгаа хэрэг биш. Нөгөө талдаа зүгээр л өөрлөгөө л нэг алхам ойртож байгаа л хэрэг. Ингээл ойлгочих ерөнхийдөө тий. Энэ гайхалтай зүйлийг, энэ гайхалтай оршихуй, энэ гайхалтай мэдлэгийг та цаашдаа үгүйсгэн дарсаар байх уу? Аль эсвэл өнгөлж тортож авах уу? Танаас шалтгаалнаа. юм байна. Түүнийгээ дагаад таны хэр их сайхан сэтгэлийн амар амгалан олох. Хэр зэрэг амьдрсан шиг амьдрах, гэрэлтсэн шиг гэрэл болон гэрэлтэх гэдэг чинь таны өөрийн хэрэг зорилго болно. юм байна. Цаг хугацаанд болчихсон мэдэрчихсэн зүйлүүдээ мэдэрч чадахгүй зүгээр ингээд гिचэл ингээд гаргаад тавьчихдаг шал өөр зүйл төвлөө явчихдаг юм байна. Одоо тэгэл төвлөрч сууж байгаа л надад саяны хэлж байгаа зүйлийг чин үннээр өөртөө л буруугаа хүлээн л гэсэн үгтэй. Өөртөө зориулах хэрэгтэй юм байна. Тийм, чин үннээр за намайг уучлаарай. Би чамайг тэгдэг байсан байна, ингэдэг байсан байна гэх. Энэ юу л их гоё. Энэ их гоё уулзалт. Өөрлөгөө нэг өнгөж орж уулзъя. Би бүр сая тэгж бодлоо. Тий. Тэгээд санаандгүй үлдээ тэр мэдхгүй гэдэг зүйлийг одоо огтхон хэлэхгүй. Мэдээд энэ санаад ингээд өөрөө мэдчихээд яагаад тэрийг амнаасаа гаргадаг энэ өөрөө амаа мэдъя гэж бас бодлоо. Саяны яриан дээр та хэлж чинь огтхонч гээд ингээд айхтар зарчим тавьчихж штэ. Энэ бас өрөөсгөл байх гэдэг. Юу гэсэн үг гэхлээр яг үнэндээ бид нар энэ дотор одоо сүнсэл таних гээд байгаа хэрэг байхгүй юу? Сүнс гэж юу юм бэ гэхээр өөрөө хэлбэр, хим хэмжээ, хууль дүрм юмд үл баригдах. Хэлбэр үгүй тэр энерги гэрлэн биетийг сүнс гэдэг байгаа байхгүй юу? Дотор мэдрэмж дуу хоолой гэдэг юм. Тэгвэл үүнийгээ та учир зүггүй одоо мэдчихин таньжин гингүүтээ. За би одооноос эхлэж огт ихгүй, ингэхгүй гэд. Өмнө нь олон дахин хийсэн давтамжаа шууд боочж болохгүй гэсэн үг. Тэгвэл гаргахгүй тулд өөрөөсөө тийм үг илэрхийлэхгүй тулд өөрлөгөө өнгөж байгаад, өөртөөгөө нүүр тулж байгаад ярилцсан асууна. За чи яагаад мэдэхгүй гэж ингээд амны уншлаг болгоцсон юм? Тарин шиг хэлдэг юм. Хизэнээс үүсэлтэй юм. За энэ үеэс болоод ингэсэн юм уу? Энийний чард ямар нэгэн саад тэг одоо зөвөр байна уу? Байхгүй юу? За тэгвэл хойлоо одооноос эхлээд ингэхээ болий. Энэ нь ийм учиртай шүү тэгэл. Энэ болгоныг маш сайн л ухамсарлж байж дараа нь алсуура танаас зөв үйлдэл өөр аяанд хааж бооч зарчим тавихгүйгээр хөврөх учиртай. Зөнгөөрөө. Энэ л хамгийн зөв суралцах, хамгийн зөв таних уу шүү за. За тэгээ хоёул яриагаа өндөрлүүлье энэ үрээд. Айлаа нэг 2 цаг хэрэтээ ярьсан байна. Тэгээд та юугийн төрөө мэдээлэл авсан. Альва юм болгоо нөгөө өгөө аваа тэнцэтгэл гэж юм байдаг. Тий. Та над руу мессенжерээр тансаа явуулчаарай. Хоёрдоорт бас таараад уучраа цаг аваад
одоо энэ зүйлийг мэдлэг өгч ойлгуулж ухааруулсанд баярлалаа. Гэлээ. Сэтгэлээсээ талархаж байна. Үнэхээр гоё хүлээж авсан танд бас баярлалаа. Маш их баярлалаа. Энэ цаг мөч энэ өдөр ирэх байсан юм байна гэж би ойлголоо. Тэгээд зүгээр нэг хараад өнгөрөх зүйл биш. Тусаад шууд ингээд цаг авъя гэдэг маань цаанаас л гарч ирсэн бүх өөрийгөө ажиглахуудаар одоо ингээд ойлгоод маш байна. Ингээд дандаа нэг жоохон хөвчиг дээрээс нь тэгээд ажил төрөл олон зүйл дээр ингээд анхаарлаа хандуулсан. Энэ мөч бүхнийг ингээд сайн ингээд давтан ингээд жоохон ингээд ботсон чинь одоо ястаа тэгэхгүй ястаа ингэхгүй гэхээсээ илүү бүр жинхэнэ утгаараа л өөртөө гоо ярих хэрэгтэй байна. Өөртөө зөв цаах ярилцъя гэдэг гоё шийдвэрийг гаргалаа. Тэгээд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ цаг мөчөд учирсанд бас баярлалаа. Гэлээ. Гоё сайхан зүйлийг өгсөн, ярилцсанд бас зөндөө баярлалаа. Яасан хөөх юм дээ, яасан сайхан. Таны нүднээс харцнаас бүр яг үнэхээр чин сэтгэл мэдрэгдэж байна. Хүн болго ингэж авч чаддгүй маа хичээ. Баярлалаа. Зөндөө олон цагийн айхтар хүнд энергийн дамжуултуудыг авдаг. Би өөрөө энергийн биеэрээ сүнсээрээ маш их ядардаг махан биеэрээ. Тэгээд ахт чинь хүмүүс ар дээр нь нөгөө сэтгэлийнхаа хороороо бодлынхаа тээгээрээ нэг юм хаалт үсгчдэг. Хайран байдаг. Гэтэл та үнэхээр дүүрэн талархаж чинь танд бүр үнэхээр хэлэх үг болдохгүй. Би бүр өөрөө маш гоё боллоо. Зүгээр маш их хайраар ингээд утасны цаанаас ч гэсэн ингээд маш гоё тэрж байгаа шүү. Хүлээж аваарай. Тэгээд хамгийн сайхан бүхнийг хүсье. Дараагийн уулзалтаа би ирчээд тань руу урд 2 өдөр нь хилээд цагаа аваад хоёлаа уулзъя. Тэр болтол хоёрыг бодож бүрийг тунгаанаа. Тэгээ дараагийн уулзалт юунууд хардаа. Хоёлаа ингээ бичлэн хэлбэрээр уулзаж болох юм байна. Болно. Тэгээ ягаад тэгэхээр надад таны энерги таны сэтгэл маш их таалагч нь хандлага их гоё байна. Тэгэхээр хоёлоо ахан биеэр уулзаж болох байх заа юу. За баярлаа. Баяртай. Баяртай надруу лансаа явуулаарай. За. За.